Та заримдаа амралтын өдөр халуун амбулээрээ суухдаа үз киногоо хайгаад өчнөө цаг болдог юм шүү дээ. Хэрв тийм бол энэ удаагийн дугаараараа та хэдтэй амралтын өдрүүдэд гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой, хөнгөн хөгжилтэй, сэтгэл дулаан мэдрэмж төрүүлэх Солонгос Монголын хамтарсан уран бүтээл болох Зүрхний саран Монголын уран сайхны киног танд санал болгож байна. Зүрхний саран киноны талаар товчхон ярьж өгөхөд Чөөгил нам гих Солонгос залуу хайргүй хүнтэйгээ гэрлэхгүй тулд чатаар харьцдаг монгол охин Саран цэцэгтэй уулзахаар Монголд ирдэг. Гэтэл Саран цэцгийн аав нь түүнийг Нутгийн баян аймаачин Хужаа Гамбагийн хүүтэй гэрлүүлэхээр болсон байдаг ба Чөөгил намч Монголд ирэн хайртай бүсгүүрөөгөө очих замдаа олон аль явдлыг туулах бол Саран цэцэг Чөө гэртэл асуудлаа шийдэх хүндхэн зорилттой нүүр тулгуулна. Ингээд киноныхаа үргэлжлэлийг мэдмээр байвал DDS болон Univision Look TV-гийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Чамд хайртай хүн байхгүй. Чи Саранд хэрэг хайртай бай. Love you to how. 사랑하지 말어. Чатан ганц малтай авч гарч явж штэ. За юу вэ өдрөө? Юу вэ? Би өртөө хүнд охиноо өгөхгүйгээд амлалцъя. 근데 여기 너무 이쁘다. Сарын солонгос найз. 얄수 энэ уцаад чинь самрандаа явуучих уу? Цоос хэрэглэн байгаарай. 좋아? 난 꼭 시간 맞춰 갈 테니까. Зүрхний саран уран сайхны киног 10 дугаар сарын 7-ноос Univision DDS Look TV-гээр хүлээн авч үзээрэй. Хайр сэтгэл хувь тавилан хоёрыг үржлэн таамаглахын аргагүй лээ. Зарим хүмүүс анхудаа дурсан хүнтэйгээ амьдралаа зохиолдог бол зарим нь хөөрхий алдаж онож явсаар эцэст нэг юм хайртай хүнтэйгээ уулздаг шүү дээ. Яг л хэн нэгэн урдаас нь төлөвлөсөн мэт. Тэгвэл хизээ нэгэн цагт амьдрал таныг өөрөөс тань тасарсан царайлаг хостой болгоо хичүүл яах вэ? Үнэхээр тохиолдлоор уу эсвэл заяа төргөөрөө тэр юм болов уу? Заяа цаанд манайха өнөөдөр та царайлаг ханы тэнгэр дуудаж өгдөг нэгэн романтик комеди төрлийн киног ярьж хөр бэлтгэлээ. Тэр бол She's Out of My League гэмээх 2011 кино лээ. 2000-ад оны ихэнх үеийн Холливуудын романтик комеди жанрын далай тэнгис мэдих кинод дунд энэхүү кино маань өөрийн өрмөц өгүүлэмж хэм маягаараа ялгарн гарч иржээ. Киноны гол дүрүүдэд бид бүхний сайн мэдих DreamWorks студийн луг хэрхэн сурах анимашны гол дүр Hiccup-ийн дүр дуу оруулж ирсэн жүжигчин Jay Brouch тоглосон бөгөөд манай Jesse-гийн найз охины дүрд Jane-ийн дүр тоглодог жүжигчин Kristen Ritter дүрвтэйжээ. Энэхүү кино маань нийтдээ 20 сая долларын төсөөр өгдөж дэлхийд дахинаас 49 сая долларын орлого олж чамгүй амжилттай бүтээлсэн бөгөөд өгүүлэх гэж юу санаа агуулга зэрэг нэг хүн дэвш хөөрхөн сургамжтай киногаа. Тийм болохоор та хэд маань хадаг яндраа бэлдээ царайлаг хань дуудаж өгдөг энэхүү киногаа дотроо сайхан сүсэглээд үзээрэй. Бас лайк болон сабскрайб дарахгүй бол энэ киноны гол ижид нь гарахгүй шүү дээ. Одоо ингэж кинонд орцгоё. Ингээд кино маань эхлэхэд манивттэйгээ адилхан зээлнээс зээлний хооронд амьдардаг эгэлжирийн Керк гэх нэгэн залуу өөртөөгөө яриад байгаа бол зогсож байла. Тэгтэл амхандаа ажлын газрынхаа гал хамуудад эргэн найз охинтойгоо эвлэрэхдээ юу гэж хэлэхээ ярьж үзүүлж байгаа ажээ. Хөөхөдөө зайлвал. Энэ залуугийн нэрийг Керк Кертнер гэдэг ажээ. Керк 40-ийн талаас илүү настад явж байгаа ч жаахан арчаагүй, өөртөө итгэлгүй, сул дорой зан чанараасаа болоод ерөөсөө амжилтын тухай бодох ч үгүй нисэх худлын хамгаалтын газрын шалгах чийдэг гар юм байна л да. Манай хүн баг амьдралдаа ганцхан найз охинтой байсан бөгөөд түүнийг нь Марни гэдэг ажээ. Гэсэн ч Марни Керкээс сүлдээ залхсан юм уу хаашийн хоёлаа одоо баг зэрэг хол байж өөрөө өөрсдөө тань мэдээ хэмээн ядмагхан шалтгаанаар салччихж аваас. Харин Керкийн хувьд хорвоо ертөнц дээр ганцхан эмэгтэй байдаг юм шиг Марниг одоо л боцоор байдаг бөгөөд буцаад эргэн нийлэх арга хайж ядаастай. Жаахан өөртөө итгэлтэй байл та Керк. Тиймээс Керк ч одоо Марнид юу гэж хэлэхээ ярьж дуустал ажлын гал хамууд манай үнийг шоолж гарлаа. Түүний гал хамууд дундаас Керктэй хамгийн ойр найздаг залууг Стейнер гэх өгөөд Стейнер ч анханасаа Марнид дургу болохоор андаа тэр охиноос хагцахгүй бол тэр охин чамайг амьдралаас хагцуулна штэ. Тэргээд амхандаа буцаж нийлээ дэмэн штэ гэдгийг ойлгуулах гээд үзлээ. Гэсэн ч Керк мөн шаар чин тэр охиндоо үнж байна тэргээд үг авдаг наасан. Үүний дараа Керкийн өөрөнд гал хам Жек хэлж байгаамаа. Хэрв чи Марнитай эвлэрмээр байгаа бол ядаж өөр охтуудтай гарч марсан гэж жүжиглэлтэй хэмээн сургаал айлтлаа шүү. Харин Керкийн өөрөнд гал хам Дэвин болохоор ингэж хэлж байгаа. Бро чи зүгээр сайхан өөрхөрөө бай. Тэгэл бүх зүйл окей гэж мэгэд хурган дэмжээстэй. Ингээд гал хамуудынхаа саналыг сонссны дараагаар Керк ч ямартай ч Марнитай уулзлаа. Тэр үеэр манай нөгөө бодож байсан сансан юмнуудаа хийж гардаг ба Жекийн зөвлөгөөг дагаж өөр хүн амьтантай барилцсан энтер гэж үглээгээд араас нэг тийм сонин зүрхэн хэлбэртэй үнсний сав өгөөд нөгөө л нэг би чам тайртай хоёлаа буцаад нийлэн энтер ярьж гарлаа. Гэсэн ч яг тэр үед нь Марни Керкийн нүрэн дээр бөмбөг тасалж Керкийн найз Ронтой учиртай болсны хэснэр Керк ч хөөрхий харуулсан ганцаардлын гүн ангал руу шамрин унж байгаамаа. Ядаж байхад Керкийг гэрийнх нь тоодоггүй бөгөөд Марни жигчээд байж байхад нь Дилан гэж ахын хурж ирснээр Керкийг дээрлэж мэрлэхэд за бас бүр ээж нь хүртэл үл тоодогнаасан. Муухайгааз. За хүчтэй гараа Керк. Наа тавьч чинь гандан байхгүй л тээ.
За үүний дараагийн хэсэг эхлэхэд Киркийн ажилтдаг Питтсбург хотын нисэх бодол дээр үнэн тасарсан амтан хурч ирлээ шүү. Түүнийг Молли гэдэг ажээ. Моллиг нисэх бодол дээр ирэх үед хүн болгон л Молли руу харж шидэж ирүүн амнаас нь гоождөг бөгөөд Америкчуудын ярьж хэлдгээр 10-аас 10 хүүхэн ажээ базар байна гэж. Ийхүү Моллиж удалгүй ганган алхасаар Киркийн ажилтдаг хэсэг дээр хурж ирэхэд Киркийн дарга гэж нөхөр Моллиг бүр оролдоод идэг наасан. Тэр үед нь ч Кирк Моллиг донтоо даргаас аятайхан салгаж аваад явуулаад бас хурган танилцаад авлаа. Тэгээ бүр дараа нь Моллиж онгоц руугаа яарч явахдаа уцаа нисэх буудлын шалх хэсэг дээр үлдээчвэ. За энэ ч л чамд өгж байгаа дохио шүтэг Кирк минь. Ингээд Моллиж онгоцондоо суучаад байж байтал уцаа алга болгосныг мэдээд хамт явж байгаа сайн найз Петигээрээ залгуултал Киркч Моллигийн уцыг олоод дуудлагыг нь авч байгаамаа. Ингэж Киркч Моллигийг маргааш буцаад ирэхэд нь музей дээр зохион байгуулж байгаа арга хэмжээнд дээр нь очиод уцыг нь буцааж өгөх боллоо шүү. Зэтэй гэж яалчвал кино юм да. Иймгүй маргааш өрөө нь боллоо. Киркч Моллитой уулзахаар явж байхдаа Моллиг өөрийг нь тоогоод сайн сайхан зүйл бодно гэсэн ямар ч хүлээлтгүй зүгээр л ажлынхаа хувцастай явж идэг наасан. Тэгхдээ бүр Дэвин гээд гал хамыгаа давуулж явж байгаа юм чинь. Ядаж явахад Кирк бүр жаахан төмс юм аа. Эзэн хичээвэл заяа хичээдэг шүү дээ Кирк минь. Тэнх үзэг солигтууд Кирк Моллигийн зохион байгуулж хүлээн авалтан дээр ирээд уцыг нь буцаан өгдөг бөгөөд тэр үеэрээ сандарснаасаа болоод салгалаад бүр хил ам нь ээдрээд олигтой юм хүмүүс ярьж чадсангүй. Түүний дараа Моллич Киркийг өөрийн сайн найз Петитэйгээ танилцуулдаг бөгөөд та хоёр цуг сууж юм уу хөө гэд яваад өглөө. Уг нь ч их ойрхон байсан юм да. Зүүнний дараагаар баг зэрэг банталтанд орж манарсан Киркч салгалж явж байхдаа музейн захирал дээр баахан юм хүм асгаж хаяад хөөгдөжлөө. Яасан заяагүй харж харвэ. Гэсэн ч Киркийг яг гараад явж байхад Молли дахиж гарч ирснээр Киркээс уучлахгүйснаа хоккейн тоглолтод өрчүүл яах вэ? Яах гээд идэг хөхөн бэ? Маргааш нь болоход Киркч гал хамууд дээр ирээд босон борцосыг нэг нэгэнгүү тоочод Моллигийн үйлдэлийг ойлгох гэж үзлээ. Угаасаа эмхтүүнийг ойлгоход нэг биш 5 толгой хэрэгтэй л дээ. Тэр үеэр манайд Моллид Киркийг таалагддаг гэд бас найзаагаа дэмжих гэсэн боловч Кирк өөртөө жоохон итгэж өгдөг наасаа. Бүр өөрийгөө ингэж байгаа. Би Моллигийн дэргэд бол ердөө л мод чулуу штэ. Харин Молли од ирэхс. Тиймээс Молли намайг хойд насандаач тоохгүй энэ гээд доош нь хийддэг нас. Өөрийгөө штэ. Гэсэн чи энэ үед Стейнер орж ирснэ. Чи Марны дээр ч гэсэн ингэж бүү юм болоо үсттэй. Яах гэж тэгж үт юм. Хэмээн эр өмшиг хэлээд аваад хаялаа. За тэр үеэр ч чөдөрийг дурсгаар гिचээр Марны гараад ирдэг ба Марны ч Кирктэй хамтны газар ажилтдаг ч байх шиг. Ямар үүлийн үртэй юмтэй. Энэхүү Марны ч хурц ирэнгүүтээ эх сард Киркийн аав ээжтэй хамт аялд явахаар болсноо хэлдэг ба түүндээ Киркийг явах юм уу гэж асууж гарлаа шүү. Мэдээж Кирк ч гэсэн үгүй гэж хэлж байгаа юм л да. Энэ үед ч Киркийн гал хамууд манай хүнийг жаахан өрөвдөд байгаа нь харцнаас нийлт байваа. За ингээд үзэг солигтууд Кирк Стейнерийг дагуулад Моллитой уулзах хоккейн тоглолтод ирсэн байваа. Энэ үеэр Молли ахаад Петиг дагуулад ирсэн байдаг бөгөөд Стейнер Пети хоёрч танилцж байгаа. Тэнгүүтээ Пети ч дөнгөж Стейнертэй уулзсангуудаа сонирхгүй байгаагаа хэлээд ав. Ийхүү хоккейн тоглолт эхлэхдээ ч манай тоглолт руугаа ордог ба Молли маань хоккейн фэн ээжээ. Тийм үтгэжтэл Молли ч одоо Стейнерийг дагуулад пиав авчирхаар явахдаа Кирк Пети хоёрыг дахиад үлдээчихв. Энэ үед нь Пети ч Киркэд хэлж байгаа. Би чамайг сонирхгүй байна. Гэвч Молли чам талтай гэд авлаа шүү. Бурхан тэнгэр минь гэж. Үүнийг сонсны дараа Киркч бүр шоконд орлоо шүү. Харавчих үедээ Кирк минь. Тэгсээр маргааш өрөөнд Кирк дахин гал хамуудтайгаа боулинг тоглож байхдаа Моллигийн талаар ярьж гарлаа. Тэгтэл тэр үеэр нь Стейнер ч одоо Киркэд хэлж байгаа. Андаа чи бол 5 хошуу маш шиг. Харин Молли бол 10 алтан гац зодчиг. Тийм болохоор Пети чамаар тоглож байгаа юм гэдэл тэглээ. Тэгсэн яг тэр үеэр нь Молли Кирк рүү заагаад дахиж болцоонд өрөөд наачдаг наасан. Үнийг сонсон Киркийн гал хамууч бүүн баяраа ганцхан Стейнер л хэлсэн үгэндээ бантаад юм дуурсангүй. Тэгсэр маргааш өдөр нь болоход Киркмен Моллиг болзоонд өрснөөс болоод олигтой унтаж амраагүй хэтрүүлэн ботсон тоож явлаа. Бүр нэг сүнс сүлдгүй амтэн шиг байх юм да. Энэ тэр өдрөө орой болоход Киркмен амьдралдаа хизээж орж үзээгүй тансаг ресторанд орсон Моллитай хамт оройн зүг бариа сууж байв. Ядаж байгаа тэр үеэр нь рестораны зөөгч нар нь Кирк хүмүүсцэн байгаа шиг улаан бичаг хүмүүсцэн байдаг наасан. Ямар бүтлэн бөксөр иргэцэн те. Тэгээс үлдээ ресторанд хоол идчихсэн хүмүүс нь Киркийг нь одоо тухайн газрын нэг ажилтан гэж бодоод алж өглөө. За түүний дараа Кирк түр явсан хойно Молли экснэ залуу Кемтэйгээ таралддаг ба Кемч Киркийг бас зөөгч гэж бодоод захиалга энтргөө цусгүй алаа хийва. Тэгтэн Моллич Киркийг хамт олзож байгаа залуу гэж хэлэхэд Кемийн нүднээс орой дээр гарлаа шүү. Аргачгүй үсттэй. Кем бол Моллитэй нэг төрлийн 10 үнэлгээтэй залуу өгөөд бас болоогүй сөнөөгч онгосын хэсэгч ажээ. Ингээд тэр өөрөө болцоо сайхан болж Киркч Моллитэй хэсэг алхангаа амьдрал ярьлаа. Молли бол уг нь хуульч мэрэгчтэй боловч одоо бол том ивент зохион байгуулдаг талаараа хэллээ. Харин Киркийн хувьд болохоор анхандаа нисгэж болох мөрөөдөлтэй байсан ч хөөрхий нисгийн хамгаалтын албанд л ажилд орж. Гэвч манай хүн хэзээ нэгэн цаг тэнгэрт дүүл нисэх мөрөөдөлтэй байдаг хэвээргэн шүү. Санаж явбал үтэндээ Кирк минь. Ийхүү манай хоёр ярьсаар эцэст нь Кирк Молли гэрт нь үргэж өгөхөд Молли Кирк хоёр салгаасаа өмнө үнсэлцээ завбал яах вэ? Тэнгэр минь гэж. Ингээд болцоонд хэрхэн үнсэлтээр төгсөн тухайга Кирк маргааш нь ажлынхаа гал хамууд ярьж хахад цаадуул нь бас бөөн шоконд орлоо. Тэгтэл үүний араас Кирк ахин бөмбөг тэслэхэд Кирк Моллиг аав ээж хоёртойгоо уулзуулахаар болцсон байв. Ой. Гэсэн ч Кирк Моллигийн гэрийнхэнтэй танилцсангуудаа тоогоо болчих байх гэж жаахан айцтай байгаамаа. Одоо нэг ихэлсэн юм чинь эцэг нь үзэх хэрэгтэй шүү дээ.
Үүний араас үзэг солигдоход нэгэн нартай өдөр Керк Моллиг гэртээ авчираад аав ижөртөө уулзалтал Керкийн аав ижөр нь манай хүнд итгэсэнгүй. Араас нь тэгээд Керк өөрийг нь дандаа дээрлэгдэг ах Дилнва түүний эхнэр мөн Марни Рон эднэрт Моллиг үзүүлтэл цаадуул нь бас Керкийн ийм царайлаг бүсгүүдэд танилцсан гэдэгт нь итгэдэггүй наасан. Бүр ямар сайндаа Керкийн ах Дилан Моллиг харангуйтаа чи Керкийн машиныг мөрөгцсөн юм уу? Эсвэл бие өвлөгч юм уу гэж бүр алж өглөө. Тэгснэ араас нь Диланч баг Моллиг бандаажтайгаа усан сан руу ороод ирэхгүй юм уу гэд улаан цан асуухад Моллиг хариултна. Өө би тэгмээр л байна л та. Гэхдээ дотор өмдгүүч байж болно шүү дээ гэж авбал яах вэ? Айхтар гэж. Ингээд үүний дараа Моллиг Керкийн гэр бүлтэй оройн цаг ороход Диланч одоо Моллигоос яагаад Керктэй хамт байгаа юм бэ гэж асуулаа. Түнд нь ч Молли хариулт нь хэлж байгаа. Керк үргэлж намайг инээлгдэг бас хизээж тал засаж сэтгэл төрүүлэх гэж хичээдэггүй. Би түүний дэргэд үргэлж өөрийнхөө байж чаддаг гэж хэллээ шүү. Тэр үед нь энэ бүхнийг сонсч байсан Керкийн экс буюу Марнигийн бараг шүрмсэн татангаа алддаг ба мөчөөгөө өгдөг наасаа. Тэгээ бүр сүлдээ Марнич Моллид би Керктэй үерхдэг байсан штэ зүгээр үтэй гэхтэн. Моллич түнд нэг ажилгүйд өгсөнгөө яасан хортой өг юм те. За үүний дараа Дилэн Керктэй гаражинда хоккей тоглож хахад Моллич Керкийг дэмждэг ба тэр үеэрээ байнга ахтай ялагддаг байсан Керк жахыгаа Моллигийн дэргэд ялж малаа бүр хурган оноо авчлаа шүү. Үүний дараа Керкч Моллиг гэрт нь үргэж өгөхөд Молли Керкт хэлж байгаа. Чи орохгүй юм уу тэр гэлтэглээ. Ийхүү Керкч Моллигэнд орж ирэнгүүтээ хамаг хонгны махан чангараад айгүй томоотой сууж байхад нь Молли дар сентер аялж өглөө. Ер нь юу сэтэд байгаа ч ойлгомжтой байгаа юм да. Ингээд хэсэг юм хүмүүс ярьж халаат авсны дараа Молли Керк хоёр яг гол ажилдаа орох гэдэг үжидэл гэнт гаднаас Моллигийн эцэг их хоёр нь гинт ороод ирлээ шүү. Буурах юм гэж. Тэр үед ч одоо хамаг цусан доошоо гүйтсэн байсан Керк шууд өмдөө дараад авдаг ба юунаас усан бэ гэдгийг таад надаар хэлүүлдэг ойлгох л да. Ийхүү Моллигийн эцгийг орж ирэхэд бандсан хүн бавгаална гэчээр Керк айгүй эвгүй байдалд орж ядаж байхдаа өмдөн дээр хоол асгачдаг ба тэрийг нь Моллигийн хоёр долоо оодж явах шиг ёстой бүддэггүй нэрэ. За тэгж Керкч булайгаа чир шайсны дараа шууд гүгэд гардаг ба Моллигийн нүрийг харах царайг боллоо чааваас. Ийхүү энэ явдлаас хойш 7 хоногийн дараа Керкч Моллиг нь балаагаа тарсны дараагаар дахиж түнтэй ярихгүй ба ажил дээр ирчээд үжидэл Марни гэж нэг юм ирчээд би чамайг санаж байна чи үнэхээр их өөрчлөгдөж сайжирсан энэ төр гэж авлаа та. Яах гэдэг нь балаа хөх би. Керкч хариуд нь үгүй Марни одоо хоёулаа өнгөрсөн бороо болсон. Чи зүгээр намайг өөр хүнтэй болонгоо тэгж байгаа юм биз дээ гэд овоо саллаа. Ингээд Молли явсны дараагаар Керкч муухай царайлаа сууж байтал Жек Керкийг овоо сэтгэл санаагаар дэмжиж андаа энэ дэлхийн ертөнцийн дээр бүх зүйл боломжтой юм ингэж араас нь дэмж бүр дэмжиж чи үнэхээр Молли цаан бол түүний төлөө тэмц хэмээн анд нөхрийн ариун сайхан зөвлөгөө өглөө. Сайн найзуудтай маа Керк. Үүний дараагийн хэсэг эхлэхэд Керк маань Моллигийн оролцож буй нислэгийн шоунд дээр очингуудаа Моллитой уулз тэр гайтай яриа нь юу болсон талаар үнэн мөннийг хэллээ. Тэгтэж Молли овоо Керкийг уучлаад эвлэрээд байж байтал газрын гай Моллигийн экс Кэм гарч ирснэ. Керкийг Моллитай хамт байгааг харчаад за залуу яриа байна гэснэ хоёулахнаа уулзах гэдэг аваа явлаа. Тэр үеэрээ Кэм ч ингэж хэлж байгаа. Юу гэж Молли миний талаар чамд юу ярьсныг мэдэхгүй юм. Гэхдээ би түүнийг эргүүлж явнаа. Тийм болохоор чи миний талаар 2-3 юм сайн хэлээд өгөөч. Чи гей үстэй гэж авлаа. Гурхам ин гэж. Ийхүү үүний дараа Молли Керк хоёрын хооронд хайр сэтгэл ба гал бадамлан асаж жинхэнэ дурлал хайрлан гэдгийг үзүүлж өгч байгаа юм чинь. За тийхүү 10 болзооны дараа Керк Молли хоёрын харилцаа овоо гүнзгэрч бие биедээ улам татагдаастай. Гэсэн ч энэ үед Керкийн найзууд манай хүнийг одоо хүртэл барилдаан хийгээгүй юм уу гэж авдаг бөгөөд зүгээр байгаа хүнийг бүр өмөрөөлөө хайчдаг наасан. За үүний араас Керкийн хэдэн гал найзууд нь ч Керкийг барилдаандаа бэлтэнгээд ус мөс хусна юм яриа болоод наачлаа. За тэгээ яаж яахад нь Керкч үсээ усах гэж байгаа зүсээ хайчдаг ба бүр сүулт нь дээв нь орж ирээд тусч өгөх яах вэ? Яа ариун усаар нүдээ гацгай бүгдээрээ. Буурхам минь гэж. Үүний дараа Керкч Моллигийн 21 нас хүрч буй эмэгтэй дүүдэн зориулж хөөхөн төрсөн өдрийн баяр зохион байгуулж өгөө. Тэр үеэр Моллигийн эцэг ихтэй Керк дахин уусдаг ба Керкч овоо 2 хүн шиг аль дээр болсон явдлаас уушлдгож гүйтгсэн чи араас нь Моллигийн эцэг их нь Керкийг юу идвэ гэж асуулаа. Тэгтэл Моллич шууд Керкийн урдуур юм хэлэлгүй орсноо. Өө Керк нисгэж идэг гэлтэглээ шүү. Улаан тог гэж. За тэгж байтал Кэм гэж нэг юм бас хурч ирээд шашаал хийгээд байдаг байлаа. Тэгсэн ч Кэм өнгөрсөн удаа агаарын шоуны үеэр Моллиг буцааж авах гэснээсээ уушлах үйдэг бөгөөд араас нь Керкэд чи Моллиг хайрлаж аваарай. Тэр үнэхээр онцгой нэг юм шүү гэтгэлээ. Тэгтэн ч Керк хариуд нь тийм ээ тэр төгс шүүхэд Кэм яраж инээснэ. Би лав тэгж хэлэхгүй. Түүнд төрөлхийн гажиг байдаг юм гэж яадаг уу? Юу гэх гээд байдаг шаар вэ? За үүний дараа Керкийн сэтгэл санаа нь хямраад наачдаг бөгөөд Кэмийн хорон үгэнд бүр живэд орчдөг наасан. Яасан муу харын нэрхтээ шаарв. Ингээд Моллигийн дүг өвчлөгч тун сайхан болоход Молли тэр өөрөө Керкийг дахин гэртээ авчиад нөгөө дуусаагүй ажлаа үргэлжлүүлэхээр боллоо шүү. Тиймхүү ахин бүх юм айгүй гоё ихлээ явж байтал Керкч Кэми хийсэн юмыг ерөөсө толгоноос авч чадахгүй саргаад Моллигийн нөгөө төрөлхийн гажиг олж мэдхийн тулд өөрийнхөө бие жаахан мяа гэж боддог юм хэлвэ. Тэгтэн ч одоо Молли уг нь Керкийн сэтгэл санааг нь өөдөн татах гээд нөгөө нэг Кэмийн төрөлхийн гажиг гэдсэн юм үзүүлэлт тэр нь зүгээр л хөлийн хуруунууд донд байдаг арьс байдаг наасан. Тийм сүртэй зүйл биш шүү дээ. Тэгтэл тэр үед нь Керк мөш арчин өө энэ байсан юм уу? Би чамайг бүр амар гэж бодож ирсэн штеп аваалаа. Гэтэл түнд нь Моллигийн уур гинтэн хүрээд хин чам тэгжилсэн Кэм үү гэж хэлэхэд нь Керкч Молли чи бол 10 харин би бол 5. Тийм болохоор би өөрсдийнхөө харилцааг бүтэн гэж бодохгүй байна. Дээрэс нь чи миний энэ байдлаас ч гэсэн ичдэг үстэй. Хэрв чи намайг үнэхээр байгаагаар минь хайрладаг байсан бол эцэг ихтэй миний тухайн үннийг хэлэх байсан энэ бүр алж өглөө. Тэр үед нь Моллич хариуд нь ингэж хэлж байгаа.
Кэрк чи дандаа өөрийгөө бусдад харьцуулж жиж явдаг болохоор ийм өөртөө итгэл муутай юм. Миний кемээс салсан шалтгаан гэвэл тэр намайг хуурсан юм. Тийм болохоор би өөртөө дахиж хизээч кем шиг залуустай уулзахгүй гэж амласан гэж хэллээ. Тэгтэн кэркч тэгвэл чи тийм болохоор натаа болцсон юм уу? Учир нь би чамаас мий болохоор чи намайг хизээч өөрийг нь гомдохгүй гэж бодсон уу те? Чи намайг зүгээр аюулгүй сонголт гэж бодсон энэ бөө хэрүүл боллоо. Ёстой заяагүй хар шаар юм да. За үүний дараа кэрк муу дураагч нь амар дүрдээ орцсон. Молигоос гарч явахдаа молиг гомдоогоод уйлуулаа хийчлаа. Ингээд үүний дараа үзэг солигдоход кэркч иргэн нөгөө нэг балай марнитайгаа нийлцсэн нөгөө хачин гэр бүлийн амралтанд явах гээд ажиллаар ирсэн тоож байлаа. Тэгэхдээ кэркч Стейнертэй уулзахдаа хэлж байгаа. Чиний зүв байжээ Стейнер. Би моли тогрохгүй байж. Гэ бүр нэг үхэн цэм ярьдаг наасан. Тэгтэл тэр үед нь Стейнер шууд кэркийн алдаанаас суралцсангуудаа өвн барилан хийгээд хаяад явсан охин дээр очиод уйчлуулаа. Тэгээд араас нь кэрк рүү онгоц руу явж ороод андаа чи бол тав биш миний уруу байж гэлтэглээ шүү. Тийм болохоор Стейнер ч одоо кэркийг нааш уламтайгаа яваад хэрэггүй молигтэй байсан дээр гэж хэмээн хэлв. Тэгж араас нь Стейнерч Гяс Петер рүү залгаж молиг дагуулад хүрээд иргээ тэглээ шүү. Водоггүй. За ингэж Стейнерээс ухаарлыг сонсч амжсны дараагаар кэркийн нүдэн онгож молитай байхаар шийдсэндээ Мали хэлээд өөрийг нь тоодгүй хэрхэнтэй маш шүү гэж дунд туруугаар гаргачаад онгоцноос буухгатал онгоцны үйлчлэгч кэркийг буулгасангүй. Харин энэ үеэр Стейнерч молитай уулзаад кэркийн онгоцыг зориуд нисэхгүй тул гал хам Джек рүүгээ яриад онгоцыг механик гэмтэлтэйгээ түр саатуулчул яах вэ? Ингээд кэркэд дахин боломж гарч ирмэгц манай он Гяс онгоцноос буугаад моли рүү явж итэл Марны гэж нэгэн кэркээс салахгүй явсараагаар бүр хөөцөлтөд алж өгч байна. Гэсэн ч хайр сэтгэл илүү хүчтэй болохоор кэркч токсик X-с арайг салаад молитой терминал дээр уулзч чадлаа. За тэгж молитой уулзсан дараа моли түүнийг төгс гэж боддгоо ч гэсэн чамайг хайрлах болно гэж хэлснээр манай хоёр ашгүй нэг юм эргэн нийлж амар сайхандаа жаргалаа шүү. Ингээд киноны төгсгөлд кэркч мөрөөдлөө биелүүлэн нисгэж болдог бөгөөд молиг дагуулсан жижиг онгоцоор нисэж буйсах гарснаар манай кино аз жаргалтайгаар төгсөж байгаа юм. За тэгэхээр энэ хүүгийн төсвөлд бид юу ойлгож авч болох вэ гэхээр хайр сэтгэл төгс хэлбэр гэж байдаггүй тухай юм. Хайр сэтгэл гэдэг нь яг үүндээ бол хүний зүрх сэтгэлийн угаас гардаг болохоор хэн нэгний хэлбэр дүрсэнд ямар ч хамааралгүй бөгөөд хүн чамайг олон зүйлээр хайрлаж болно шүү дээ. Тийм болохоор өөрийгөө муу гэж бодлого хэн нэгэнд хайрлуулмаар байгаа бол эхлээд өөрийгөө хайрлаж өөртөө зөв дүгнэлт хийж чаддаг байх хэрэгтэй юм. За хэрвээ та таалагдсан бол лайк болон subscribe дараад өөр тохиолдсон бас нэг иймэрхүү төгөөтэй бичээд дугаарай. Бид нар уншиж байгаа шүү. Дараагийн удаа илүү гоё кино орно шүү. Том утгагүй хүлээж байгаарай.